Сайн байцгаана монголчуудаа. Өстө коломотоос наран чимэг ярьж байна. Тэгээд та нартай өнөөдөр би нөгөө ажилгүйдлийн кас буюу альфа касын талаар мэдээлэл өдрөхий. Энэ төрүүчийн маань бичлэгийг хүмүүс ерөөсөө огт сонсохдохгүй байна. Дахиад хийгээд өгөөч. Дахиад яриач гэсэн санал орж ирсэн учраас энийг дахиад хийж байгаа юм аа. Тэгээд одоо энэ удаа дуун сонсогдох байх гэж найдаж байна. За тэгэхээр ажилгүйдлийн А каса гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм бэ гэхээр ажилгүйдлийн кас тийм ээ. Ажилгүйдлийн кас гэдэг чинь ерөнхий нэр нь энэ Шведэд ажилгүйдлийн энэ кас одоо 30 гаруй төрлийн байгаа. Айгу маш олон нэртэй. Жишээлээ те Union, Alpha Kassa, Metal Kassa гэх юм уу тийм ээ. Ингээд айгу олон төрөл байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө салбараараа тийм ээ. Боловсролын салбар юм уу, эсвэл ресторан буудлынх юм уу, эсвэл үйлдвэрийнх юм уу. Жишээл одоо металл гэдэг ч юм уу тийм ээ. Ингийн бол тэр үйлдвэрт ажилладаг, эсвэл агуулгах саунд ажилладаг ч юм уу ийм хүмүүс тэрэнд хамаарагдаж байгаа жишээ тийм ээ. Тэгэхээр та хэрвээ энэ ажилгүйдлийн касын гишүүнчлэл болёо гэж бодож байгаа тийм ээ. Энэ танд угаасаа ирээдүйдээ хэрэгцээтэй зүйл нэгс тэгэхээр болж гэж бодож байгаа бол өөрийнхөө альд хамааралтай гэдгээ гишүүнчлэл болох нь бас зүгээр гэдэг юм шүү. Энэ талаарх те мэдээлэл болохоор миний урд урдны бичлэгүүдээр маш их сайн тодорхой бүр ингээд яаж арах уу, яаж олох вэ гэдгийг би цаагаад өчгсөн байгаа. Хэрвээ хүсвэл та миний тэр одоо мэлми гэсэн блог руу ороод тэндээс хэрэгцээтэй гэснээ олоод аваад үзэж болно. Өнөөдрийн гол зүйл нь юу вэ гэхээр би ажилгүйдлийн А каса гэдэг чинь нэг ерөнхий нэр нь Альфа кас чинь ямар хүчтэй юм бэ гэхээр нэг ялгаа нь хэрвээ та тийм ээ гинт ингээд ажилгүй болсон үедээ ямар ч ажилгүйдлийн касны гишүүнчлэл болоогүй ийм тохиолдолд танд хаана нэг надраас ямар нэгэн тэтгэлэг тэтгэмж олдохгүй шүү дээ. Тэгээ ингэсэн тохиолдолд та яах вэ гэхээр Альфа каст одоо гишүүнчлэл болоогүй байсан ч гэсэн тэнцээ одоо бүртгүүлэх хэрэгтэй гişүнт болох хэрэгтэй тийм. Тэгэнгუთ танд ерөөсөө нөгөө бусад нөгөө чинь нэг хугацаа хийлцэн байдаг штэ. Одоо тэдний сар гэсэн тийм. Энийг бол өмнө урдны бичлэгээс хараараа ингэсэн тохиолдолд тэднийх бүртгэж аваад танд өдөрт 280 короноор шиг санаж байна. Би энийг сайн лавлж хараагүй бас эндээ сайт хэлтэй биш байна яг гэдгийг. 280 короноор өдрийн тийм үү танд тэтгэлэг өгдөг юм аа. Ерөөсөө ялгаа нь энэ альфа касын. Тэрнээс бол нөгөө ерөнхийдөө бүхэл ажилгүйдлийн каснуудын ерөнхий дүрм журм ерөнхийдөө адилхан. Дотор нь ингээд ороод их юм бол жижигхэн ялгаа байгаад нэг хураамж нь арай нэг 5-10 короноор илүү байдаг ч юм уу тийм ээ. Ийм жоохон ялгаа. Тэрээс ерөнхий бүх дүрм журм нь яг адилхан байдгийг шүү. Тэгэхээр ерөөсөө энэ манайхаа энд нөгөө нэг А каса гэж нэг тустай байгаад альфа каса гэдэг нэг бас тустай байна гэж бодоод байгаа. Үгүй А каса гэдэг чинь ерөөсөө тэр ерөнхий нэр нь ажилгүйдлийн кас гэсэн. Дотроо нөгөө нэрнүүдтэй л байгаа хгүй Union. Жишээлбэл би одоо Union кас А касанд хамааралтай байж байгаа тийм ээ. Тэрний гишүүнчлэл. Тэгэхээр би сар болгон хураамжаа төлөөл явж байна. Хэрвээ би гинт ажилгүй боллоо гэж бодно шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол би нөгөө Union А кас руу хандна шүү дээ. Тэгэхээр би тэндээсээ өөрийнхөө олж исэн орлогынхоо 80% хүртэлхээ би тэндээс дараагийнхаа ажлыг олтол тэндээс тэтгэлгээ аваад явж гинэ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө нэг л юм ойлгочих юм тийм ээ. А касан гэдэг чинь ерөнхий нэр нь гэхдээ энэ чинь маш нөгөө салбараараа зөндөө олон байгаа. Тэрийгэ тохирхыгоо олоод гишүүнчлээ бол альфа касын ганц ялгаа нь гишүүнчлэл байгаагүй тохиолдолд та тийшээ бүртгүүлээд гишүүнчлэл болоход тэр дараа танд нөгөө өдрийн ямар нэгэн урд нь нэг тэдний сар та гишүүнчлэн байгаад төлбөр одоо хураамжаа төлсөн байх хэрэгтэй гэсэн дүрм журм байхгүйгээр танд шууд нөгөө өдөрт 280 корон шиг санаж байна. Энд бол би тэгтээ ихтэй биш байгаа шүү. Мөнгө олгогдоод байна л гэсэн үг болохоор юу ч байхгүй байжснаас тэр нэг 280 корон ч бас танд тус болно шүү дээ. 280 чинь за 5 өдрөөр бодохоор одоо 300-ыг бодчих тийм ээ. Тэгээ 5 өдрөөр бодох чинь 1500 корон тий. Тэгээд 7 хоногт 1500 корон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин 4-7 хоногоо үржүүлэхээр танд нэг баг 5-6000 корон танд ингээл сард олгодох чийтэй ийм зүйл байж байгаа юм. Яг ажилгүй болж байгаа хүмүүстэй тийм тус болох үгнээс тийм ээ. За тэгээд энэ учрыг олохгүй байсан толгойн ирсэн байсан хүмүүсийн жоохон ойлголттой болох байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол тийм ээ одоо бусдаа хэрэгцээтэй гэсэн хин нэгэндээ та шеэр хийгээрэй. Мөн ингээд зарим хүмүүс миний бичлэгийг зарим бичлэгийг орж харж чадахгүй байна гэсэн ийм зүйлээр та хэлж яана л да. Тэгэхээр яг хөө миний мэлми гэсэн YouTube-ийн блог байгаа. Тэрэн дээр би нөгөө бүх бичлэгээ
одоо ингээд нэг газар цуглуулчихсан байдаг. Тэндээс та хэрэгцээтэй гэсэн нэгээ тийм ээ өөртөө хэрэгцээтэй гэсэн мэдээлэлээ ороод YouTube руу ороод Мэлми гэсэн миний одоо YouTube-ийн блог руу ороод тэнцээ subscribe хийж. Тэгэх юм бол тий нэгснээ дагч болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол би энэний тавьж байгаа энэ бичлэг би ингээд нэг бичлэг хийлээ шүү дээ. Тэр болгон тань шууд автоматар таны нөгөө одоо тань дээр энд нэг бичлэг ороод ирлээ шүү гэд гараад ирэх байх юм шүү дээ. Тэгэхээр за тэгээд бичлэг маань таалагдсан бол та subscribe хийгээрэй. Мөн хэрэгцээтэй гэсэн нэгдээ дамжуулаарай. Асуух асуултаа мөн одоо бичлэгийн мэнд ор бичвэл бас хийндээ. Тэгээ би одоо айлтгаар хариулахыг хичээн. Мөн тэр таны асууж байгаа асуулт бас бусад мэдээлэл өгч тус болно шүү дээ. Таны хариулж байгаа хариултыг харах тийм ээ. За тэгээд өдрөө сайхан өнгөрөөгөөрөө. Баяр таа.